За бүгдээрээ сайн уу? Дахиад уулзж байгаадаа таатай байна. お前はもう死んでいる。Ерөнхийдөө бол өмнөх бичлэгийн үзээр ажлаа бараг л сонгож байгаа ах гэж би найдаж байна. Тэгээд одоо ажлаа сонгосон бол дараагийн халах маань ажлын ярилцлага. Тэгээд ажлын ярилцлага хэрхэн өгөх вэ талаар бяцхан зөвлөгөө өгөхөөр шийдлээ. Зөвлөгөөгөө 3 бүлэг болгож хуваасан. Хамгийн ихний бэлтгэх нэгдүгээр зүйл time emphasize. So ерөнхийдөө бол мужаасаа хамаараад цагийн зөрүү нь янз бүр байдаг. Цагийн зөрүү бол айгүй хэцүү. Тэгээд ажил олгогч маань өөрийнхөө ажлын цагаа одоо өгнө. Тэгэнгүүт нь хэдүүлээ маш сайн тооцоолж тэр тухайн цагт нь бэлэн байхгүй бол хоцрох, эсвэл төрүүлж хүлээсээр байгаа тэгээд унтаад өгдөг байгаа. Хөвчлэн 12 цаг, 13 цаг эсвэл 14 цагийн зөрүүтэй. Миний очсон газар болохоор 14 цагийн зөрүүтэй байсан. Тэгээд би 11 цагт задлах юм байна гэж одоо шөнө ингээ хүлээгээ суугаад заа гэд унтсан баггүй юу. Тэгсэн чинь шөнийн 2 цагт задлахсан байсан. Тэгээд тэр жахан яаж төлөвлөхөө гэхээр Google-ээс хараад одоо нэмэх 8 GMT эсвэл янз бүрийн байдаг. Жишээ нь time zone converter ашиглаад одоо жишээ нь city-ийн хотынхоо нэрийг оруулаад за жишээ нь хамгийн их явдаг газар чинь юу лээ гэсэн. За Tennessee Cleveland магадгүй хүмүүс явдаг баг. Эндээс ингээд харах боломжтой. Ер нь бол интернетээс маш сайн цагаа хараад тэгээд оруулах хэрэгтэй байгаа. Тэгээд яг тодорхой цагийг ойлгохгүй байх юм бол нэг цагийн урд ч юм уу бэлэн болоод хүлээж авахад бол гингүү зүгээр бэлдэх юмаа бэлдээд тэгээд ярих юмаа яриад ч юм уу зүгээр компьютер дээрээ суудаг шиг ингээд суугаад хүлээж авахад бол гингүү. Тийм учраас цагаас хоцрох юм бол ер нь бол хэцүү, дахиж цаг товлох гэж аюу хэцүү. Би 11 сард ажлын ярилцлагынхаа цагийг буруу тооцоолснаас болоод унтцсан. Тэгээд дараа нь би ярихын тулд бүр хүлээсээр агаад тэр чинь 1 сард ярьж байгаа байхгүй. Тэгээд 2 сарын турш би ингээд мэйл бичээд дахиад ярилцлага өгөх гэсэн юм аа гэсээр агаад тэгжээш нэг юм их л хатуу болж иж ярьжсэн. Тийм учраас та хэд маань тэрэн дээр бас сайн анхаараарай. За хоёрт нь болохоор юу хэрэгтэй вэ гэхээр background аа. За жишээ нь миний background болохоор ер нь айгүй энгийн гэсэн үг. Тэгээд зарим одоо болохгүй background нь ямар background байж болох вэ гэхээр жишээ нь одоо янз бүрийн зураг тавьсан. Одоо хүний анхаарлыг татах background-аа хамааж байгаа юм. Тийм учраас энгийн ер нь зүгээр байдаг background сонгол зүгээр. Одоо ардах байдлаас анхаарах хэрэгтэй гэсэн. Гуравт нь гэрэл. Айгу харангуй тэгснэ ингээд зөвхөн нүүрэн дээр нь гэрэл хастай ингээд яриаддаг штеп. Сайн байна уу? Би Монгол хүн. Тэгээд Америкт ажиллахыг хүсэж байна. За энэ жаха юу яагаад энийг хэлж байгаа вэ гэхээр цагийн зүрхнээс болоод Монголын цагаар ерөн шүн ярьдаг. Тэгээд шүн ярихаар яг ингээд одоо дэлгэцнийхаа гэрэлд ингээд ярих юм бол жаха онцгүй. Тийм учраас би болохоор гэрийнхэн унтчихсан болохоор алтоонд ороод тэгээд том гэрлээ асаага тэгээ ярьсан байгаа. Ширээний гэрлээ ингээ ашиглах боломжтой. Тэгээ камерныхаа урд ингээд өөрийнхөө нүүр рүү асаагаад одоо ингэж байдлаар ч юм уу. Тийм учраас гэрлэлтэй бас анхаарах хэрэгтэй. Камерны байрлал дээр болохоор одоо нүдний ингээд шууд чихтэй байвал зүгээр. Тэгээ жишээ нь юм байх юм бол сайн уу? Юу вэ? Гэдэг юм бол жаахан хэцүү байгаа. Тийм учраас жаахан ингээд ч юм арай гайгүй.
Дөрөвт нь болохоор Wi-Fi, интернет. Интернетээ сайн бэлдэх хэрэгтэй. Интернет тасрах ч юм уу эрсдлүүд гарч магадгүй, тийм учраас тэрийгээ сайн тооцоолоод эсвэл гэрийн чинь хаана хамгийн сайн интернет чинь хурдан ордог вэ? Тэр газар очиод суух хэрэгтэй. Дараа нь болохоор чихвч зүгээд ярил ер нь ол зүгээр. Ягаад гэвэл Америк хүмүүс аягүй хурдан ярьдаг. Тэгээд маш холоос ярьж байгаа бол интернетийн ингээд хоорондын одоо юу гэдэг жахан хурдны зүрхээс болоод дуун чанга сул сонсогдох магадлалтай. Тийм учраас сайн сонсогддог чихвчээ зүгээрээ. Тэгээд бас чихвчээ шалгаад хэрэг чиний микрофоны чинь одоо юу цаашаа түгээх юм хэрэг тэрийгээ шалгаад микрофоноос шалгах хэрэгтэй. Тэ микрофон. Гэвь хамаар захаа хийцөө. Тийм учраас тэрийгээ шалгаад хүнтэй яриад ч юм уу зэрэг. Уцаараа зүгээр Skype-аар ярих гэж байгаа бол уцтай хаач хөвчийг зүгхэд. Ер нь аль боломжийн гэж бодож байна. Хоёр дахь бүлэг. Body and mind. Body and mind. So, хоёр дахь бүлгийн эхний зүйл нь нан дэско? Clothes. Эхний зүйл нь хувцас. За хувцас дээр юуг анхаарах вэ гэхээр бүр нэг айхтар ажлын ярилцлага гэл айхтар одоо нөгөө нэг хослол өмсөд аль биесны зүйл өмс гэж байгаа юм биш. Гэхдээ энгийн зүйл өмсөх хэрэгтэй. Бүр нэг юм амар өөдөөс нь юм одоо юм ганг одоо бүр юм панк зургтай хувцас битгий өмсөрөө энгийн подолк ч юм уу энгийн цамц өмсгöd болно. За хотуудын маань хувьд гэх юм бол бүр амар одоо нөгөө нэг тод уруулаа бодох ч юм уу тиймэрхүү зүйл жаахан тийм ээ. Тийм болохоор жаахан энгийн байгаарай. Дараагийн зүйл нь энэ хамгийн чухал smile. Smile. Энийг хэрэгтэй. Энийгээрээ юу ч болж исэн. Тэгээ энийг юм балаа чистэй ямар хөөрхөн инээд юм бэ гэд. Тийм. Гуравт нь болохоор өөртөө итгэлтэй байдал. Өөртөө итгэлтэй байдал аягүй чухал. Биний дуудлагаа айгүй муу, эсвэл би ингээд сонсохдоо айгүй муу, сонсож ойлгохдоо муу ч юм уу, эсвэл би ингээд монголны англиар ярьж байгаагүй зүгээр уншиж бичдэг дасгал хийжсэн болохоор яг ярих гэхээр ингээд гацаад сандраад байдгаа гэх тиймэрхүү асуудал надад ч ихсэн байдаг. Одоо ч ихсэн байгаа ярих тал дээр. Тийм учраас хэдий муу ярьдагч бай, хэдий сандардагч бай, хэдий эсвэл сонсохтой жахан мууж өөртөө итгэлтэй. Яг л тэр хүнтэй Америкт яг би ингээд хараад уулзж байгаа юм шиг би тэгжсэн тийм гэл ингээд ерөнхийдөө гоё өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй байх юм бол тэр хүн ямар их сурах хүсэл эрмэлзэлтэй, ямар их ажиллах эрмэлзэлтэй байгааг хараад бол шууд ажлын саналаа явуулна.